хархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйг хэл дээрээ түгээхээр хас чулуу миний бие Монгол улсын Улаанбаатар хотоос мэдчилж байна. За өнөөдрийн галуу шоу нэвтрүүлэг шинэ оны эхний 7 хоногт ер нь бол оюун ухаан, хиймэл оюун ухаан AI-ийн салбарт бол нэг зүйл ер нь бол тодорхой болж байгаа. За энэ болохоор ер нь бол энэ онд бид нар бол бод физик тийм биетэй робот хиймэл оюунуудаар амьсгалах нь бол нэлээд тодорхой болж ингэж харагдахаар байгаа. За өнгөрсөн жилүүдэд би тийм л оюунтай чат өчээд зураг зуруулаад ер нь бол тэгж харилцдаг байсан. Харин өнгөрсөн жил хиймэл оюунууд бол интернет, веб бүтэж, үйлдвэрлэлийн систем дээр ашиглаад бидний компьютер дээр хийдэг байсан, гар утсан дээр хийдэг байсан ажлуудыг бидний өмнөөс хийж өгдөг болж эхэлсэн. Ер нь бол гараас гараад одоо бидний ажлыг хуваалцаад эхэлсэн байдаг. За одоо бидний бол энийг бол агентик, эжентик хиймэл оюухан буюу агентууд төр гэж нэрлэдэг байгаа. За өөр нэг өнгөрсөн онд тийм сонирхолтой болсон зүйл гэх юм бол одоо хиймэл оюуны бодит одоо физик биетэй болоод одоо ер нь бол робот болж байна гэсэн. Одоо зөвхөн интернет, компьютер дээр ус бодит амьдрал дээр л бидний асуудлыг шийдэх боломжтой болж байна гэдгийг бол ер нь бол харуулсан. Одоо нэгсэндээ эхлэн тавигдсан гэсэн. За тэгвэл энэ 7 хоногт нь Лас Вегас болсон CES 2026 гээд үзэсгэлэн болдог. Ер нь бол дэлхийн технологийн акулуудын энэ одоо үзэсгэлэн дээр мэдээлж байгаагаар болохоор нэг л зүйл одоо тодорхой боллоо гэдгийг бол хэлж байгаа. Тэр бол хиймэл оюухан одоо дэлгэцээс гараад бодит ертөнцид робот биетэй үйлдвэрийн дамжлагад бидний гэр оронд тэр байтугай бүр хүүхдийн тоглоом дотор хүртэл ингээд шингээд эхэллээ гэдэг бол ингэж зарлсан. За энэ 7 хоногт хиймэл оюуны ертөнцид болсон хамгийн чухал сонирхолтой танин мэдхийн одоо таны зайлшгүй мэдэх ёстой үйл явдлуудыг багцлж агаад дараах дэлгэрэнгүй томыг бол бэлтлээ. За эхний мэдээлэл угаарыг. За 1-р сарын 6-ны 16-наас 10-ны өдрийн хүртэл одоо Лас Вегаст болсон CES 2026 гэдэг арга хэмжээ үзэсгэлэн болж байгаа энэ Consumer Electronics Show гэдэг. За CES 2026 үзэсгэлэн болохоор энэ 7 хоногийн одоо ер нь бол гол сэдэв байсан. Өнгөрсөн 7 хоногийн бол өнгөрсөн яг гол сэдэв нь болж ирсэн. Ер нь бол оны ихний гол сэдэв болж байна гэсэн. За технологийн ертөнцийн generative AI буюу контент бүтээдэг хиймэл оюунаас physical AI буюу физик ертөнцид үйлдэл хийдэг юм хиймэл оюун руу шилжих юм тренд бол өргөлжилж байна. За энэ зүгээр нэг тийм одоо програм хангамж биш. Одоо харин орчин одоо мэдэрдэг, одоо шийдвэр гаргадаг, бит зүйлсийг одоо хөдлөх чадвартай тийм роботуудын тухайд ярьж байна гэсэн. Энэ үед яг энэ шинэ Vera Rubin гэдэг зүйл байна. Одоо хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийн зүрх болсон одоо Nvidia компани дахин нэг том алхам хийсэн бол зарласан энэ үзэсгэлэн дээр. Одоо гүйцэтгэх захирал Jensen Huang болохоор шинэ үеийн Vera Rubin гэдэг хиймэл оюун ухааны AI чипийг танилцуулсан. Ер нь бол энэ CES арга хэмжээнд дэр бол Nvidia-гийн маш олон шин гоё зүйлүүдийг бол танилцуулдаг бараг уламжлал болоод байна. Одоо бараг CES 2026 жил болгоны CES-үүдээс бол ингэж Nvidia-гийнхаа одоо энэ жил юу зарлах нь гэж одоо хүлээдэг баг юм хүлээлт маягийн юм бий болдог болсон байгаа. За тэгэхээр энэ удаа бол Vera Rubin гэдэг юм л явахны чипийг танилцуулсан байна. За энэ чип болохоор өмнөх үеийнхээс бол 5 дахин хурдан одоо 50 петафлоп хүчин чадалтай ийм чип байж байгаа. 2026 оны сүүлээр бүрэн хэрэглээнд нэвтрэх ийм чип байгаа. За хамгийн чухал нь энэ чип бол зөвхөн дата төв зориулагдаагүй. Одоо зөвхөн сервер мэрвэр гэсэн юм зориулагдаагүй. Харин роботуудад ухаан суулгах гэж зориулагдсан ийм чип гэж тодорхойлж байгаа. Одоо роботуудыг ухаантай болгоно гэсэн. За тэдний танилцуулсан Cosmos гэх платформоор роботуудад физикийн хувилуудыг ойлгуулад бодит ертөнцид бүдрэхгүй юу унгаахгүй энэ төр явахт нь бол туслана гэдэг. Одоо хиймэл оюунтай роботууд чинь энэ төрөөр явж байхдаа тэр чинь бас бодол нэг жоохон удаан байдаг ч юм уу, мэдрэл нь удаан байдаг ч юм уу. Одоо дөнгөжл хөлд орж байгаа л хүүхдэл гэсэн үг шүү дээ. Тэгэл энэ тэнд очиж савчиж юм хүм цохиж унгаагаад ингээд идвгэсэн бол одоо энэ Cosmos гэдэг платформын дагуул энэ физикийн хөлүүдээ ойлгоод ер нь яаж хөдлөх хэвтэй, хурдан хөдлөх хэвтэй, одоо удаан хөдлөх хэвтэй, хүчтэй юм уу, сул юм уу гэдгийг бол ингээд тохируулах боломжтой болж байна гэсэн. За гэрийн үйлчлэгч робот бас ухаалаг Lego гэдэг юм хоёр зүйл бас
энэ юун дээр үзэсгэлэн дээр л танилцуулагдсан байгаа. Бидний одоо мөрөөддөг гэсэн энэ гэрийн үйлчлэгч робот бол одоо бодит болж байна гэсэн. Одоо өнгөрсөн жил ингээл ер нь бол бид нар гэрийн үйлчлэгч робот гараад ирлээ гэж нэлээд шуугсан те. Тэгвэл энэ үзэсгэлэн дээр одоо анхны энэ LG Cloud гэдэг юм одоо робот бол танилцуулагдсан. За LG компани Nvidia-гийн платформ дээр суурилсан шинэ робот танилцуулсан байгаа. Энэ болохоор өмнөх үеийн зүгээр нэг одоо гэрийн тижээвэр амтын шиг тийм робот биш. Энэ Lloyd гэх юм уу, одоо Cloud гэх юм уу те. Энэ гэр бүлийн ер нь гишүүдийн зааваргүйгээр хувцас ивхэх, жижиг цэвэрлэгээ хийх энэ төрлийн ажлуудыг гүйцэтгэж чаддаг. За хамгийн сонирхолтой нь болохоор энэ робот нь болохоор аливаа үйлчлэлийг хийхээс өмнө виртуал орчинд өөрөө симуляц хийж шалгаад тэгээд дараа нь бодит амьдрал дээр гүйцэтгэдэг ийм робот байгаа. Тэгэхээр бол эхлээ шууд одоо за энэ аягийг хураач, энэ аягийг угаач гээд шууд үйлдэл хийхгүй эхлээд бол угааж үзнэ, хурааж үзнэ. За тэгээ хагалж гэнэ үү, унгаж гэнэ үү гэдэг бүх юмнуудаа гэж Nvidia-га платформ дээр турш үзэж хагаад үйлдэл хийхнэ. За дараа нь нэг сонирхолтой танилцуулсан Lego-гийн Smart Brick гэдэг одоо ухаалаг тоосго гэх юм уу те энэ нэг хүүхдийн тоглоом байж байгаа. За хүүхдүүд зориулсан сонирхолтой мэдээ олж байгаа юм л да энэ Lego компани ухаалаг тоосго гэдэг энэ бүтээгдэхүүн одоо тоглоом бол. За энэ тоосго нь болохоор мэдрэгч болон одоо энэ NFC мэдрэгчүүд болон энэ AI-тай болсоор хүүхд хэрхэн одоо тоглож байгаагаас шалтгаалan хариу үйл үзүүлдэг ийм тоглоомнууд бий болж байгаа. За чинь одоо хүүхд машина хурдан түлхүүл хөдөлгүүрийн дуун одоо чангардаг ч юм уу те гэрэл нь анивчдаг энэ төр жишээтэй. Тоглоом одоо нэгэсэндээ амьд юм шиг болж байна гэсэн. Ер нь би ингээл нэг юм онгоц барьж байгаа л ингээл явангууд ингээл дугураал те айлсгүй ямар нэг юмний өөдөөс ингээ буудаж байгаа юм шиг юм үйлүүд гарах юм бол ингээ буудаж байгаа чимээ мэмээ гаргадаг ч юм уу. Ингээ ер нь бол тоглоомнууд хоорондоо ийм ухаалгаар дуу чимээ гаргадаг хөдөлдөг ийм болж байгаа. За энэ бол маш сонирхолтой. Тоглоом бол амь орж ийн гэсэн үг одоо тоглоомын дүүх гэдэг кинон дээр гардаг шиг. За дараагийн мэдээ. Технологийн компаниудын хоорондох өрсөлдөөн зөвхөн одоо энэ бүтээгдэхүүн дээр биш, үнэлгээ ба хөрөнгө оруулалт дээр ширэн өрнөж байна. За энэ 7 хоногт болохоор AI bubble үеийн хөөсрөл хагарах болоогүй харин ч одоо улам томорч байгаа гэдгийг одоо баталсан. За энэний хүрээнд болон ChatGPT-ийн гол өрсөлдөгч Cloud-ыг хөгжүүлэгч Anthropic компани $10 тэрбум шинэ хөрөнгө оруулалт татах одоо хилцэж байгаа. Бөгөөд одоо энэ компани үнэлгээ нь $350 тэрбум төрж магадгүй байна гэсэн иймэрхүү мэдээлэл. За ер нь бол 12-оос 18 сарын дотор IPO хийнэ. Одоо хувьцаа олон нийтэд санал болгоно гэсэн үг шүү дээ, тийм ээ. За ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд хөрөнгө нь бол хөрөнгө оруулагчдын одоо шунлыг бол хөдөлгөж байгаа гэдэг нэг хэм мэдээ байж байна. За мэдээж одоо гайхалтай хиймэл оюухны компаниуд бол хувьцаа гаргахыг хүлээгээд анаад мөнгөө бэлдээ сууж байгаа хүмүүс бол бишгүй байгаа хаа. Тэгэхээр тэр хүмүүст бол сайн мэдээ болж байна гэсэн. За дараагийнх нь болохоор OpenAI компани одоо саяхан $500 тэрбум үнэлгээнд хүрсэн байгаа даа. За Elon Musk-ийн XAI гэдэг компани байгаа. Тэр $230 тэрбум төрсөн. Одоо $230-аас бүр давсан тийм тэрбум доллараас. За тэгээд Gartner гэдэг шинэ тим Тайланд 2026 онд ялах ёстой компаниудаар одоо Google, Microsoft, OpenAI гурвыг нэрлсэн энэ салбарт шинээр орж ирж байгаа энэ орон зай баг үлдчихэж байгааг сануулж байна гэж одоо харуулж байгаа. За хэдийгээр хятадын одоо DeepSeek энтер гэдэг компаниуд шинэ хүчирхэг одоо модель гаргахаар зэхэж байгаа ч гэсэн хятадын технологийн лидерүүд нь Америкийн нэгдсэн улсыг хиймэл оюухны AI-ийн салбарт 20 хугацаанд гүйцэх боломжгүй гэдэг бол хүлээн зөвшөөрсөн тийм мэдээлэл хийсэн. Одоо геополитикийн хувьд бол тийм анхаарал нэлээд татгууц үйл явдал болж өнгөрсөн. Тэгэхээр одоо нэг талд нь Америк барууны том хиймэл оюунууд маш том хөрөнгө оруулаад ингээд татаа байж хагаад за хятадууд нь яах юм бол гэсэн чинь хятадын том лидерүүд бол бид нар бол ер нь Америкийг гүйцэхгүй гэж ингэж одоо бууж өгч байгаа маяг шин тий. За ингээд дараагийн мэдээлэл угаарыг. За дараагийн мэдээлэл болохоор хиймэл оюун ухаанаар зөвхөн робот чип биш одоо бидний хамгийн одоо үн цэнтэй зүйл болох эрүүл мэндэд нөлөөлж эхэлсэн. Тухайл ер нь бол бараг л галуу шоу болгоноор л хиймэл оюун хэрхэн одоо бид манай эрүүл мэндийн салбарт бидний биеийн дотор орж бидний эрүүл ахуйг одоо ингэж оролцож байна гэдгийг бол ярьж байгаа шүү дээ тийм ээ. За энэ 1-р сарын 8-нд болохоор OpenAI компани OpenAI for Healthcare гэдэг нэртэй эрүүл мэндийн салбарт зориулсан тусгай бүтээгдэхүүнээ танилцуулсан баг. За Стэнфордын анагаах ухааны төв болон Бостны хүүхдийн эмнэлэгтэй хамтраад энэхүү одоо энэ төсөл нь эмч нарт зориулсан тийм тусгай GPT Health гэдэг ийм
үйлчлэл санал болгож байгаа. Энэ одоо өвчтний мэдээллийн нууцлалыг одоо чанд хадгалаад тэгээд онцлогоо болон эмчилгээнд туслах юм зориулттай. HIPAA compliant гэдэг зүйлийг одоо баримталж хэрэглэгчдийн нууцлалыг бол хадгалдаг ийм үйлчлэл явуулж байгаа юм байна. За дараа нь болохоор өөр нэг юм Google одоо өөрийн имэйл үйлчлэгэнд бол Gemini бүрэн нэвтрүүлсэн тухай бас зарласан байгаа. Одоо үнгүй хэрэглэгчд ч гэсэн одоо тий ирсэн мэйлүүдээ хиймэл оюуханаар дүгнүүлэх, хариу бичүүлэх энэ төр боломжтой болж байгаа. Ер нь бол өдөр тутмын ажлыг хөнгөлөх тийм бодит алхам болсон гэж одоо хүмүүсээс харж байгаа. Ер нь бол өмнө нь бол бид нар Gemini-г одоо энэ имэйлээ өөрсдөө Gmail-ийг гэдэж тэгцлүүлэхийн тулд мөнгө төгрөг төлөөгүй байх юм бол энэ ашиглаж болдгоо байсан бол одоо ингээд мөнгө төлөхгүйгээр үнгүүгээр ашиглах боломжтой болж байгаа юм байна. За дараагийн мэдээ. За дараагийн мэдээ болохоор бас энэ жоохон сүүдэртэй тал байгаа. Ер нь бол бүх зүйл одоо гэрлэгээтэй байгаагүй. Технологийн одоо хурдтай хөгжлийг бол дагаад ёс зүй, хууль эрх зүйн томоохон маргаанууд бол өнгөрсөн 7 хоногт гарч исэн. Одоо энэ 7 хоногт зэрэг үргэлжилж байна. За одоо өнгөрсөн 7 хоногтыг танилцуулсан Elon Musk-ийн X гэдэг одоо хуучнаар Twitter компани AI болох энэ Grok маш том асуудал орсон байгаа тий. Одоо AI-ийн зураг засах энэ төр хэрэгслийг ашиглаа хүний зургийг нүцгэлэх энэ төр гэсэн. Одоо ер нь садар самун агуулгатай болгож өөрчилдөг. Энэ боломжуудыг бол хэрэглэгчдэд алдаа гараад ингэж олгосон. Энэ бол дэлхийд даяар ер нь нэлээд том эсэргүүцэлтэй тулсан тухай бол өнгөрсөн нэвтрүүлгээр ярьсан бол энэ 7 хоногт бол энэ Индонез улсын Grok-ыг блоклсан анхны улс болоод иргэдээ одоо хамгаалахаар хэмжээ авсан ийм сонирхолтой бас сэрт хийлгэм айхтар мэдээний гарч ирж байна. За Их Британий засгийн газарчилсан мөнх одоо энэ X платформыг бүхэлд нь одоо хориглох хүртэл арга хэмжээ авч болцшгүйг бол өөрсдөө анхааруулсан байгаа. Энэ одоо хэмэл оюуханы хяналтгүй байдал болон амьдралд ямар хор хөнөөл учруулж болох вэ гэдгийг харуулсан том жишээ болж байна. За энэ Калифорни мужид 18-аас доош насны хүүхдүүд AI чатботод одоо тоглоом худалдахыг 4 жилийн хугацаанд хориглох ийм хуулийн төсөл SB 867 гэдэг ийм төсөл бол өргөн баригдаж байгаа юм байна. Хүүхдүүд хиймэл оюуханд одоо хит дотносоо сэтгэл зүйн хувьд бол хамааралтай болох хөгжилт нь сэтгэл зүйн хөгжилтний сөргөөр нөлөөлөх үе гэсэн тийм айдас эцэг эхчүүд болон хууль тогтоогчдын донд нэлээд газар авч байгаа юм байна. За мөн одоо энэ хиймэл оюунаар бүтээгдсэн хурамч мессеж, deep fake тэр гэдэг юмнууд бол ашиглаад хүмүүсийг одоо хуулийн хариуцлагад татсан хэлс хэрэгтдэг үтгсэн тэр тохиолдлууд бүртгэгдээд одоо шүүх засаглал цоошин сорилтууд бол гарч байна гэж одоо мэрэгчлүүд анхааруулж байгаа. За тэгэхээр одоо энэ үед мэдээний үед бол ийм хийж байгаа 2026 оны эхний 7 хоног үедэнд одоо нэг зүйлийг тодорхой болгож өгч байгаа галан мэдээнээс харж болохоор байна. Хиймэл оюуханы бал сарын үед л дуусчаа гэж одоо утсаж байгаа. За одоо бол бид бодит хэрэглээ, бодит мөнгө, бас бодит асуудлуудтай нүүр тулж эхэлж байна. За нэг талаас гэрээ цэвэрлдэг робот, өвчин оншилдог чатбот, хит хурдан чипүүд одоо бидний амьдралыг гайхалтай хөгжлөхөөр одоо ингээд айсуу ирж явна. За нөгөө талдаа болохоор одоо энэ порнограф үүсгдэг, янз бүрийн шалтгаалдаг, садар самуун болгодог, ийм хяналтгүй хиймэл оюухан альсгал одоо хүүхдийн сэтгүүд нөлөөлөхөөр ийм тоглоом, геополитикийн тэмцэл энтэр гэсэн маш олон зүйл одоо биднээс сонор сэрэмжтэй байгааг бол бас маш их шаардж байна. Бас тийм одоо үүрэг хариуцлага шаардсан ийм зүйл болж байна. За технологийн хөгжил одоо мэдээж зогсохгүй. Тэгээд хэрвээ одоо зөв үдирдээд бит болж байгаа. Одоо ч одоо физик битээ болоод эхэлж байгаа гэж зүг. Бидний гар утсан дотор байгаа амьтад бол биднийг яавал гэжтэй гэж бодж итэл одоо л эдгээр чинь бодит физик битээ болоод физик юмнуудыг хөдөлгөөд ингээд эхлэхээр хиймэл оюунтаа хэрхэн зэрэгцээ орших вэ гэдэг одоо энэ асуулт бол 2026 оны хамгийн гол асуулт байх нь бол тодорхой болж байна. За энэ хэндүрээд мэдээ маань өндөрлж байна. Дэлхийгээр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухааны танин мэдхүйг их хэл дээрээ төгөөхээр хасчлуу миний бие Монгол улсын Улаанбаатар хотоос мэдчилээ. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал ажлын банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар
од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.